За эргээд студидтэй тавтаа марл үзэгчтэй. Үзэгч та бүхэнд эерэг өнгө хөтөлбөр маань үргэлжлээд өнөөдрийнхөө эерэг зочинтой уулзах гэж байна. Тэгэхээр манай өнөөдрийн зочны хувьд л TokTok English боловсролын төвийн захирал Амарсан ах маань хүрэлцэн ирсэн байна. За энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр манай хөтөлбөрт оролцсон үзэгчд маань эерэг мэдээллээр ярилцлага эхлүүлдэг байгаа. Тань манай үзэгчдэд болгох ямар эерэг мэдээлэл вэ? За тэгэхээр юуны өмнө одоо ингээд өрн дулаан цаг ирж байна. Хүн малын зоод хийсэн сайхан дулаан цаг. За ялангуяа хүмүүс бол ялангуяа манай хүүхэд багчууд бол тий 9 сараас 6 сар хүртэл хичээлийн жилд бол маш их шаарга одоо хөдөлмөрлөд суралцаа тэгээд амарж байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүдтэй зориулаад хөгжилтэй англи хэл те ялангуяа амралтын үеэр бас англи хэлнийхэн мэдлэгийг бас илүү хөгжилтэй хэлбэрээр сайжруулах англи Америк багштай хүүхдийн зуны сургалтыг зохион байгуулахаар ингэж болж байгаа. За дээрээс нь энэ жил бас манайх хүүхдийн сургалтыг бас мөрөөдлөгөөд пенсэлтэй хүүхдийн туслантай бас хамтарж манай сургалтын төвөөр суралцсан хүүхдүүд тийшээ бас тодорхой хэмжээний хөнгөлөлтөй тэнд бас амарж байгаа хүүхдүүд манад бас хурж ирээд тодорхой хэмжээний хөнгөлөлтөй суралцах юм хамтарч ажиллахаар бас ингэж болсон байж байгаа. Ямар сайхан те. Сая би бас мэдээллүүдийг хүргэсэн хүүхдүүдтэй бас зуны амралтыг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлж болохыг гэсэн мэдээллийг хүргэсэн л дээ. Тэгээ энэ дотор бол яалтчгүй гадаад хэл сурах, за цусланд амрах гэд хоёулаа бас багтаж байсан л да. Тэгэхээр зуны улирлалд бол ялангуяа хүүхдүүдийн маань хувьд амралтын үе яаж амрах уу? Гэртээ бас байгаад хахаар эднэрт бас хайран цаг хугацаа шүү дээ тийм ээ. Амралтын одоо 3 сарыг үр дүнтэй өнгөрүүлмээр байдаг. Гадаад хэлийг сурахад бол энэ үед хамгийн тохиромжтой юм болов уу гэж миний хувьд бодож байна л да. Ягаад гэхээр нөө бусад хичээлүүдтэй санаа зовж яаж толгой маань одоо ажиллахгүй зөвхөн англи хэлээ маш сайн үр дүнтэй ийм сурах боломжийг олгож өгдөг юм болов уу гэж бодож байна. Таны хувьд бас TokTok English боловсролын төвийн хувьд хүүхдүүдийн сургалтыг маш ихээр зохион байгуулж ирсэн. Зуны хувьд энэ зуны улирлалд илүү туршлагын үүднээс тэ хүүхдүүдэд маш их мэдээлэл олгодог үүднээс зуны сургалтуудыг зохион байгуулж байгаа гэж бодож байна л да. Тийм. Тэгэхээр ер нь яг үнэн л дээ. Та бол яг зөв харсан байна. Тэгэхээр хүүхдүүд бол хичээлийн жилийн турш бол төрөл бүрийн хичээлийн сэдвүүдийг үзээд маш их өндөр ачаалттай ажилладаг тийм. Тэгэхээр нэгэн л хүүхд юм чинь бас сум нэгэнт амралт ирж байгаа сайхан зун бол сайхан амрах хэрэгтэй. Хүүхд юм чинь тоглох хэрэгтэй. Гэхдээ хажуугаар нь бас зүгээр дан тоглоод байж болохгүй. Бас тарихаа сэнгэлж явах хэрэгтэй. Тэгэхээр англи хэл бол угаасаа хүмүүсийн хүүхдүүдийн боловсрал одоо дэлхийн боловсралыг олж авах мэдлэгийн суурин болчиход байгаа юм л да. Тэгэхээр тэр утгаараа яах вэ гэхээр хүүхдүүд маань олон хичээлүүдэд бас төвөгтэй байхгүйгээр гэхдээ илүү одоо англи хэлний хичээлийг чинь жилийн одоо манай ерөнхий боловсролын сургуулиудад бол илүү дөрмийг нь бол барьж үздэг тийм бас илүү нуршин үздэг. Тэгэхээр тэр бол чиглэлээр биш. Манайх бол яг англи Америк багш нартайгаар илүү хөгжилтэй хэлбэрээр илүү залхаахгүй яриа харилцсан яриа дандаа яриулдаг энэ хэлбэрээр бол сургалтыг зохион байгуулж байгаа. За сургалт маань манайх өөрөө сургалтын TokTok English сургалтын төв маань одоо 9 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Хүүхдийн сургалтыг бол манайх 8 дахь жилдээ бол явуулж байгаа. Хүүхдийн сургалт явуулах бол өөрөөр хэлбэл маш их туршлагатай ийм юм байж байгаа. Тэгэхээр хүүхд багчууд маань энэ зуныхаа сайхан 3 сарыг те сайхан амраад пенерс нь бас хүүхд юм чи сайхан очиод амрах хэрэгтэй, тоглох хэрэгтэй, үеийн найз нартайгаа танилцах хэрэгтэй те сайхан үерхэл, сайхан нөхөрлөл бол пенерслангаас бол эхлэн манай сургалтын төв дээр ч гэсэн бас төрөл бүрийн хүүхдүүд бол ирж байгаа те төрөл бүрийн сургуулиас ирж байгаа ингэж хүүхдүүд ирж байгаа тийм mixed group байж байгаа болохоор бас англи хэлний адилхан сонирхолтой адилхан чиглэлээр ийм хүүхдүүд хоорондоо үерхэж нөхөрлөө найзлаад дээрээс нь англи хэлнийхээ мэдлэгийг ялангуяа англи хэлнийхаа дээр ярих чадвар гэдэг юм сайжруулад явах нь бол илүү үр дүнтэй бүтээмж өндөртэй юм байж байгаа тийм. Тэгэлгүй яах вэ? Хүүхдүүд томчуудыг бодвол хэлийг илүү хурдан маш сайн сурдаг байх гэж би хувьдаа боддог юм л да. Ягаад гэвэл тэд нар маань сурах чадвар нэрээ өндөр. Яг сурах насан дээр яваад байдаг болохоор. Тэгээ та бас сайн хэлээ. Англи хэлгүй бол цаашаа дэлхийн боловсролыг эзэмшихэд тун хэцүү гэд. Ер нь нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд англи хэлийг за тэр тусмаа ярианыхаа чадварыг маш сайн сайжруулбал цаашд нь сурахт нь боловсрохт нь маш сайн үр дүнтэй байж чадах болоо гэж бодож байна л да. За мөрөөдөл хүүхдийн туслангийн та хамтарч ажиллаж байна гэдэг чинь мөрөөдөл хүүхдийн туслангийн хувьд бол танилцуулгын юм байх шиг байна те. Надад зүгээр ингэ санагддаг. Би бас мөрөөдөл хүүхдийн туслан дээр очиж исэн. Сүүлийн үед хүүхдийн туслан жах уналтанд ороод байгаа шүү дээ. Энд арай жахан шинэлэг гарч ирсэн юм туслан юм болоо гэж бододдаг. Танах яагаад мөрөөдөл туслан сонгож бас хамтарч ажиллахаар болов? Юунд таалагдав? Тийм мөрөөдөл туслан бол яг нэгдүгээрт бол байгаль их сайхан газар байдаг юм билээ. Улаанбаатараас 500 км 90 км зайд Төв аймгийн Бацмөр сумын нутагт бол байдаг байгалийн сайхан үзэсгэлэн бүрдсэн сайхан газар байдаг. Нэгдүгээрт хоёрдугаарт бол
менежмент нь гоё залуу хүмүүстэй нэлээ ирч хүчтэй тийм дотор ажиллаж байгаа багш ажилчид нь бол бас тодорхой хэмжээний 3-аас дээш жилийн бас ажлын туршлагатай тэгээ хүүхдүүдтэй гоё их нөхөрсөг ингэж бол харьцдаг харилцаа сайтай за дээрэс нь аюулгүй хүүхдүүдийн аюулгүй нөхцөл орчныг бол маш сайн бүрдүүлсэн ийм туслан санагдсан. Манай Talk English сургалтын төвтэй бол олон пенислонгууд бол хамтарч ажиллая гэж ирдэг л дээ. Тэгээ бид нар чинь мэдээж хүүхдийг тийшээ бас өөрсдөө төлөөлөл болгоод явуулах гэж байгаа хамтарч ажиллаж байгаа байгууллагынхаа тухайд бас тодорхой хэмжээний шалгуураар тавихгүй бол болохгүй. Тэглгүй яах вэ? Тэгээд яг мөрөөдөл цуслан бол их гайгүй санагдсан. Тэгээ энэ жил бид нар хүүхдүүд бас яг амарж яагаад сайхан амраад тэр мөрөөдсөнд бол төрөл бүрийн одоо бас секс дугуулны төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа бол явдаг юм байлээ 7 хоног 10 хоногор ингээд явдаг. Тэгэхдээ спортын англи хэлнийх шиг юм уу олон улсын шиг юм уу төрөл бүрийгээр явдаг. Тэр нь бол нэлээд сайхан таалагдсан. Тэгээ манай хүүхдүүд бол бас манайхаар Talk ингээд сурж агаад тийж амралтанд очиж сайхан бас хэдэн өдөр амраад тэндээсээ амарчаад манад хурж ирээд буцаад одоо сургуультай явахаас өмнө хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нөгөө үдсэн харсан англи хэлээ буцаагаа сайхан сэргийгээд ингэх явах бүрэн боломжтой ийм байгаа. Тэгээд энэ жилдээ амарч байсан бид нар мөрөөдөлсөндөө хамтарч бол ажиллаж байгаа. Зуны сургалтууд маань бас хэдийгээр эхлэхээр байна. Одоо хүүхдүүд маань ерөнхийдөө амарчсан байгаа тий. 12 дугаар ангийн хүүхдүүд маань л эсэлтээр ирэх шалтгаалтай өгөөг байгаа. Бус хүүхдүүд маань ерөнхийдөө амарсан байгаа. Хэдийгээр ирэх юм бол хугацааны хувьд тэгээд насны хувьд бас англи хэл сурахад ирнэ. Ямар насны хүүхдүүд илүү тохиромжтой байдаг юм бол эцэгчүүд манаас сонирхож байгаа ах тийм ээ. Хэдэн наснаас нь эхэлж одоо яг ярианы чадрыг хөгжүүлэл илүү үр дүнтэй байх бол гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь бол одоо хүүхдүүд ингээ амарсан. Манай Talk English сургалтын төвийн хүүхдийн англи хэлний сургалт 6 сарын 8 эх 7 хоногийн 3 дахь өдрөөс эхлэх юм. За насны тухайд бол ер нь 11-ээс дээш насны 11-ээс 17 насны хүүхдүүд бол хамрагдана. Гэхдээ 11-ээс 17 насны хүүхдүүдийн хооронд нь бүгдийн нэг анги болохгүй. Хүүхдүүд хурж ирэн бүртгүүлнэ. Тэгэн гот бид нэр 11-ээс 13 настай хүүхдүүдийг нэг бүлэг 14-өөс 10 дээшээ насны хүүхдүүдийн нэг бүлэг болгоно. Дотор нь бас адилхан тэр хүүхдүүдийн англи хэлний мэдлэг чадвараар нь тийм ээ. Ярих чадвар нь ямар төвшөнд байна. Тэрүүгээр нь биднээс төвшин тогтоох шалгалт авч хагаад төвшингээр нь групплээд ингээд явна. Тэгээ хүүхдүүд маань өөрсдөө манай Talk English хүүхдийн сургалт бол давуу тал нь болохоор нэгдүгээр яг төвшнгөөр англи хэлнийхэн чадвараар нэг ангид оруулчихна. Дээрээс нь хүүхдүүдийн тоо бол цөөхөн. Өөрөөр хэлбэл нэг ангид 6-аас 12 хүүхэд дунджаар нэг 8-9 хүүхэд нэг ангид ороод нэг групп болоод явна. Багш нь бол яг 100% манай мэргэжлийн Англи, Америк багш нар бол сургалтыг бол явуулна. Гадаад багштай. Дандаа тийм яг тийм Англи, Америк багш нар бол сургалтыг явуулна. Тэгээд дээрэс нь сургалтын материал бүх юм бол цаанаас нь бол өгдөөд бол ингээд явна. Тэгээд 100% яг ярих чадвараар нь ярих чадварыг тэр хүүхэд чи одоо хичээлийн жилийн турш дандаа дүрм үзэж байгаа юм манай хүүхдүүд бол тийм ээ. Дүрмэнд бол их одоо ингээд даруулсан. Ярих одоо ингээд хүүхдүүдэд заахлаар хүүхдүүд бол өөрсдөө ярих юм айгүй амархан тэр нөгөө тархин дотор байгаа мэдлэг нь цээжинд байгаа мэдлэг нь хэрэглээ болоод гарах айгүй хурдан гардаг байхгүй хүүхдүүд. Тэр утгаараа бол манайх яг яриа талаас нь яаж ихлээр 10 жилийнхаа хичээлийн жилийн явцад үзсэн тэр дөрмийн мэдлгүүд нь буцаад хэрэглээ болоод ингээд гоё гараад ирдэг. Дээрээс нь түрүүн та бас дурдлаа хүүхдүүд бол том хүмүүсээс илүү айгүй хурдан сурдаг. Ялангуяа хэлний чиглэлээр. Тэр бол олон зүйл байгаа. Нэгдүгээр болохоор хүүхэд гэдэг хүүхэд бол мэдээж нэгдүгээрх нь зүгээр хичээл сурах л хэвээр. Ажил нь бол сурах хэвээр тийм. Тэр утгаараа нэгдүгээр хоёрдугаарт бол хүүхэд өөрөө одоо яг порлон шиг аливаа ямиг бол өөртөө шингээж авах чадвар маш өндөр байдаг том хүмүүсээс тийм. Тэгээд өөрөө хүүхдүүд өөрсдөө сонирхолтой юмдөө ер нь бол айгүй гоё сурдаг. Тэгээ англи хэл бол мэдээж аав ээж нар ер нь бол өнөөдөр дэлхийн иргэдтэй манай хүүхэд залуучууд манай иргэд хөл нийлүүл алахыг бол англи хэлийг заавалчгүй эзэмших ийм шаардлагатай болцсон байж байгаа. Тэгэхээр тэрийг өнөөдөр манай аав ээж нар ч гэсэн бүгдээр аягүй сайн ойлгодог болцсон. Бүх төвшөндөө хүүхдээ чадах ядахаараа англи хэлний мэдлэг олгох гэж бол хичээж байгаа. Тэгээд аав ээж нь тэгж байгаа болохоор хүүхдүүд ч гэсэн өөрсдөө аягүй өндөр ухамсарладаг болцсон. За тэгээд манай Talk English ороод сурахлаар чи нөгөө ярих чадвар дээр болохоор хүүхдүүд нэг тэр англи америк стандарт хэллэгтэй тэр багш нарын яриаг сонсоод буцаагаад ярихдаа айгуугаа цэвэрхээ хэлж байна. Том хүмүүсийн хажууд хүүхдүүдийн англи хэлний одоо ярих чадвар нь бол маш сайхан хурдцтай сайжирч байгаа байхгүй. Тэр утгаараа би бол үнэхээр энэ жил энэ зуныг ялангуяа одоо энэ зуны сайхан үйлдвэрлэлийг манай эцэг эхчүүд хүүхдтэй манай Talk English сургалтын төв хүүхдийн англи хэлний ангид хамруулад нэг төвшин ядаж нэг төвшин одоо нэг төвшин гэдэг юм манайх ярих чадвар ийм 10 төвшинтэй л дөө. За. Тэгэхээр нэг төвшний сургалтанд жишээлх юм бол
20 цагийн хөтөлбөртэй. Өдөрт 2 цагаар явна, интенсивний өдөрт 2 цагаар явна. Тэгэл нэг 14 хоног буюу одоо ажлын 10 хоног дотор нэг төвшин дуусчихна. Тэгэхээр нэг хүүхдээ ядаж одоо амраахаас өмнө ч юм уу эсвэл амраасныхын дараа ч юм уу 14 хоног тэгээд англи хэлнийх нь яг тухайн төвшнийх нь өөрийнх нь ярих чадварыг нь яг англи Америк багш нараар ингээд сайжруулах юм бол хүүхдийн сонирхол гэдэг юмыг те маш сайхан өдөөж өгнө. Тэгээд тэр хүүхд маань өөрөө зүгээр ингээд сураад явах юм бол бүрэн боломжтой юм байж байгаа. Ер нь ингээл та хоёр ярьж байгаа юм шиг яг л нөгөө багш нартайгаа очиод ингээд ярих нь шүү дээ тийм ээ. Англиар яг өөрийнхөө хэмжээнд яг ямар үг хэлэхтэй. Тэгээд дээрэс нь хүүхдийн нөгөө хичээл хий гэдээ ингээд шахаад тахаар бүр нөгөө дургууд хүчхүү гихчээр нэг сонио юм сурахад айгу сонирхолгүй болчдаг. Гэтэл ингээд хоорондоо ярилцаа сонирхолтой хэлбэрээр өдөөгөө төхөр хүүхдийн маань сурах чадвар. Тэгээд нөгөө мэдээж ерөнхий боловсрал цаана суурь нь байгаа юм чинь маш хурдтай гараад ирэх байх гэж бас ойлгож байна л да. Тийм. Тэгээ манай хүүхдүүд маань одоо тэгээд ерөнхий боловсролын сургуулиуд зарим хувийн сургуулиуд бүр 1-р ангиас явж байгаа. Зарим нь бол ерөнхий боловсролын сургуулиуд 6-р ангиас дунд ангиас англи хэл үзээ явж байгаа. За тэгээд ер нь бол 12-р анги төгсөхөд 7-8 жил англи хэл үзсэн байж байгаа. Тэр хүүхдүүдийн маань дүрмийн чадвар, ерөнхийдөө бичих чадвар, уншаад ойлгох чадвар нь ер нь харьцангуй гайгүй. Манайд 12-р анги төгсөж байгаа, 11-р анги төгсөж байгаа хүүхдүүд хурж ирэл төвшнгөө тогтоологдог. Ярих чадвар бол ер нь хүүхэд гэлтгүү том хүн ч гэсэн адилхан. Айгүй муу идэх байхгүй. Айгүй муу байгаа. Тэгэхээр англи хэлийг сурах те англиар ярьж одоо англи хэлийг ер нь бол хэл сурна гэдэг чинь ярьж сурахыг хэлж байгаа тийм. Тэгэхээр аль болох ярьж ижил англи хэлнийхаа мэдлэгийг сайжруулах хэрэгтэй. Яриад ярьж чадж байгаа хүн ч өөртөө ихтэй болно гэсэн үг тийм. Тэр утгаараа бол ярих чадвараа илүү сайжруулах хэрэгтэй. Бусад англи хэлний бусад чадварууд байгаа. Дүрмийн чадвар байна, унших чадвар байна, сонсох чадвар байна. Эднүүсийг бол хувь хүмүүс өөрсдөө бие дагаад хөгжүүлээд болдог байхгүй тийм. Юм сонсоод, юм уншаад тийм. Англиар юм уншаад ингээд хөгжинэ. Ганцхан ярих чадвар гэдэг юм бол тэгж бие дааж хөгждөг юм. Тэгэхээр ярих чадварыг хүнтэй ярьж хөгжинэ. Ярих чадвар маань англи дээр хөгжиж байгаа нөхцөлд бусад чадварууд нь хүссэн ч хүсээгүй дагаад хөгждөг. Тэгэхээр ер нь бол аль болох ярих чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхдээ аль болох цэвэр стандартаар нь хэлж сурж ингэж явах хэрэгтэй. Тэр утгаараа л манай TalkTalk-ийн сургалтын төв бол өнгөрсөн 9 жилд дандаа манай англи суралцагчдын ярих чадварыг нь илүү төлхөө хөгжүүлэх, аль болох цэвэр аялга дуудлагатай яриул сурах зорилготойгоор дандаа мэргэжлийн англи Америк багш нараар л сургалтаа явуулдаг гэдэг гол учир нь бол ер нь тийм л байгаа юм л да. Сүүлийн үед бас яг энэ ярих чадварыг хөгжүүлэхэд бол гадаадын улс орнуудад томчууд маань гэлтгүй хүүхдүүд маань бас их өндөр үнэтэй сургалтанд их явдаг болсон байна. Тэгэхээр танаа хамт олон бол энэ зардлыг одоо шууд багасгаад их орондоо тийм ээ англи хэлийг бүр эзэмших боломжийг бас олгож өгсөн байна шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ гадагшаа явсан хүмүүс хүүхдүүд манай төрж хэлдэг байхгүй. Тэднээс яасан гэхээр нөгөө гадагшаа ихтэй сургуульд явж байгаа зарим. Тэгвэл очингууд аливаа мэрэгжлийн чиглэлээр сургуульд орох гэдэг. Очингууд хэлнийхэн чадвар болоогүй байна. Эхлээ хэлнийхээ чадварыг сайжруул гэж хэлээд байлгаад байдаг. Тэгвэл төлбөр мөнгө зөндөө гарна, цаг хугацаа зөндөө алдана. Тэгээд дөнгөж манай тэгээд тэр хүмүүс хэлж байгаа. TalkTalk-ийн ярих чадвар айгүй хэрэгтэй байна. Хурж наашаа энэ гадагшаага хэл мэрэгжлийн сургууль чиглэлд явхоос өмнө эхлээ хэлнийхээ мэдлэгийг нэлээд сайн төлхөө болгоо. Монголд бол англи хэл сурах. Ялангуяа манай TalkTalk English англи хэл сурахад одоо гадагшаа ялангуяа сүүлийн үед бол энэ тендер их гадагшаа явдаг болчихсон. 4-5 дахин зардал хямдханаар сурна. Нэгдүгээр. Хоёрдугаарт одоо чи Сингапур сургуульд явна. Сингад бол та нар бүгдээрээ мэдж байгаа Сингапур аялга дуудлага нь арай бас өвмөц өөр аялга дуудлагаар ярьдаг тийм. Тэнд бол яг тийм 100% онгон англи хэлтэй стандарт хэллэгтэй юм багш нар бол бас харьцангуй цөөхөн. Тэгэхээр манад бол яг тийм багш нар нь бол байж байгаа. Тэгээ зардал мөнгө хямдхан байгаа болохоор би бол юу гэж хэлэх гээд байна гэхээр ер нь бол гадагшаа тэгж явхоос өмнө манай TalkTalk-ийн сургалтын төв дээр хурж ирээд нүдэрээ нэг үзээд өөрөө нэг биеэрээ нэг амсаад тэгээд нэг үзээчээл гэж бас хэлэх гээд байгаа юм л да. Тэгээ манайхын ном мэднээс бас ингээд хүүхдийн унших одоо энэ зам бол хүүхдүүдийг л одоо танаа нэвтрүүлэг маань өөрөө эерэг цэник гэдэг гоё тийм эерэг мэдээлэл гэдэг юм нэвтрүүлэг. Тэгэхээр энэ эерэг цэник одоо нэвтрүүлэгт орж байгаагийн тухайд бол энэ жил хүүхд багцуудыг манай аав ээж нар маань хүүхд багчуудаа англи хэлнийх нь ярих чадварыг боломжийн болгоод тодорхой хэмжээнд бас сонирхол ядаж их сонирхол сэдлийг нь төрүүлээд дээрэс нь манайх одоо энэ англи хэл дээр богино өгүүлгийн цоврал номнууд гаргаж байгаа байхгүй. Тэгээ энэ номнуудаас манай сургалтанд өгөгддөг. Тэгээд энэ жил хүүхдүүдэд энэ чинь төвшин ингээд 5 төвшин бичигдсэн. Одоо энэ арт талтан те хамгийн анхан шатных те дунд шатных гэдэг ингээд явж байгаа юм. Төвшин болгондоо өөр өөр ном. Тийм төвшин болгондоо өөр өөр номтой. Тэгэхээр яг өөрийнхөө хүүхдийн төвшөнд нь тааруулаад тэгээд номоо аваад нэг сургалтанд хамрагдаад энэ ном мэднэсийг аваад тэгээд зуныхаа амралтаар энэ хүүхдүүдийг 1-3 номыг уншиж
9 сарын 1-нд ороорой гэсэн ийм үүрэг даалгаврыг аав ээж нар маань өгмөр байгаа юм. Тэгээ би бол хүүхэд байхад ингээд зуны амралтаар ингээд тэр тухайн үеийнх гадаад хэл дээр ном байхгүй монгол дээр л ном уншдаг байсан. Тэгэл зуны амралтаар ямар ч байсан нэг роман ч юм уу нэг юм уншия гэж их боддог байсан л да. Тэр бол айгүй гой дурсамж болж үлдэж байгаа. Өнөөдрийнхөө өндөрлгөөс ингээд доошоо харахлаа тийм. Тэгэхээр хүүхдүүдээ зүгээр тоглоогоод өнгөрөөд ингэх биш. Тэгээд энэ англи хэл дээр бичигдсэн энэ богино өгүүлгийн суврал номнуудаас 1-3-ыг уншаад 9 сарын 1-нд тэмдэглэлийг хөтлүүлээд тэгээд ингээд орох юм бол их гой дурсамж үлдэнэ их гой тэгээд дээрэс нь цаад утгаараа хэлнийх нь мэдлэг нь сайжрах гэсэн иймэрхүү юм бол хараад байж байгаа юм л да. Хүүхдүүдийн одоо энэ зуны амралт аятаа тухтай англи хэлээ сайжруулж бас сэтэл сонирхолтой бол тодорхой төвшин сайжирж ингэж ирэхэд манай Talk English боловсролын төвийн хамт олон одоо эцэг эхчүүдтэй хүүхд багчуудтай хамтарч ажиллахад бол маш их сэтгэл таатай байна. Тэглэгээ яг дээрээс нь тэгээ хүүхдүүдэд сурахт нь одоо хэрэгтэй бүх одоо нөхцөл байдлаар хангаж өгсөн байна. Энэ ном сурах хүчгийг танаа хамт олон өөрсдөө гаргадаг юм уу? Цаанаас нь одоо энэ номнуудыг манайх яаж байгаа? Манай энэ цүнхний ном гэдэг хөтөлбөр байхгүй юу? Манайх ч өөрсдөө англи хэлний одоо зөндөө багш нар байгаа. Тэгээ энэ бол бид нар англи хэл дээр бичигдэн гарч байгаа богино өгүүлгийн цуврал номнууд Монголд анх удаа бичигдэж байгаа юм. Энд тэндээс копи, энд тэндээс орчуулга бол байхгүй. Төрөл бүрийн сэдвийг хамарсан бодит амьдрал болсон явдал уран зохиолын фантаз оруулсан. Тийм төрөл бүрийн сэдвүүдийг хамарсан ийм номнуудыг өөрийнхөө англи хэл суралцагчдын хэрэглэн зориулж гаргаж байгаа юм. Тэгээ энэ бол үнэхээр хүүхэд багчууд гэх юм байхгүй. Томчууд, насан турсан хүмүүс хүртэл англи хэлнийхээ мэдлэгийг сайжруулахын тулд энийг уншихад бол үнэхээр маш их сайхан. Эднээс бол өөрсдөө ийм нимхэн л дээ эднээс бол ийм нимхэн номнууд. Зузаан номыг өнөөдөр хүн уншаад ингээд яваад цаах хугацаа чалга тий. Дээрээс ном харангуутаа сүлддэг. Харангуутаа ингээд болдог байхгүй. Тэгэхээр өнөөдрийнхөө зах зээл юмд харуулаад ингээд нимхэн бичиж байгаа. Ингээд нимхэн маш нимхэн. Доторх агуулгууд нь тэгээд тухайн хүнийхээ сонирхлыг татгаар өөр өгөөчтэй ийм мэдээлэлүүд байгаа гэдэг. Тийм тэгээ ингээд төвшөнд нь тааруулсан нимхэн одоо энэ жишээлбэл Mongolian Death Worm гэдэг энэ нөгөө одоо хүмүүс юу яадаг шүү дээ нөгөө алмас харсан гээл зарим нь мөрийг харсан хараагүй гээл зарим нь говьд нэг амар том өт байсан гээл те тэр өт ингээд мал иддэг юм байлээ гээл ингээд үнэн худал нь мэддэхгүй ярьдаг шүү дээ хүн болгоо ингээд те а тэрийг дээр сэдвүүлээд бид нэг фантаза бичсэн те энэ жишээлх юм бол говьд одоо өмнө говь аймгийн нэг суманд нэг малчин залуу дорж гээд гэрүүлэр амьдэрдэг те тэмээ малдаг өглөө ингээд боссон чинь нэг тэмээ алга болсон тэгээд ингээд гайхаад тэмээгээ тоос нэг тэмээ алга болсон тэгээд ингээд хөөцөлтөй хайгаад явсан чинь цус гаргаад нэг том нөхрөө орцсон. Тэнгууд нэг говийн нэг том өт идсэн байна гээд. Тэгээ саахалт айлынхаа нэг залуутай цуг хамтраад нөгөө өтийг барихаар явж байгаа. Тэгээ нөгөө өтийг хоёулаа барьчаад барингуудаа портер машин дээрээ хүлж тавьчаад тэгээ дэвшин дээрээ тавьчаад Улаанбаатар руу авчирч байгаа. Улаанбаатар руу аваад дөнгөж үүрээр орж ирсэн чинь дэвшин дээр юм дуус ингээ харсан чинь өрт нь хүлээснээсээ молтраад дэвшээр нь даваад өсөр зүхтааж байгаа. Тэгвэл нөгөө чи хөөцөлтөд нөгөө өтнийхөө сүүлнээс нь татсан чинь нөгөө том өт чинь тараншаал орчиж байгаа. Сүүлнээс нь татаа дийлэхгүй нөгөө өтийг тараншаал алдчихж байгаа. Тэнгүү нөгөө чи за яана одоо баларлаа очиж цагдаад хэлийгээд. Цагдаад хэлэх гэж явах гэснээр за замдаа цагдаа руу очиж ийснэ. За хоёлоо болий цагдаад очих юм бол хоёлоо хэрэгтэн болчихно. Зүгээр энэ чи уг нь бол хот руу авч ордог нь энэ хоёр чинь шинжлэх ухааны ахтайнд аваад судлуулах гэж явж байгаа байхгүй юу? Тэгж яагаад хот руу орох замдаа ингээд алдчихна. Тэгээ цагдаад хэлэх гэсэн чинь цагдаа барьж яваад шоронд хийчихнэ. Бас айсан. За бүр баларна дэлхийн оронд хоёулаа энэ зүгээр буянгаараа бол гэж хэлээд орхиод нутаг буцаж байгаа байхгүй. Тэгээ нэг хүүхдүүдэд хүмүүс нэг айц төрүүлэхээр тэгтээ уран зохиолын фантастик. Тэгээ англи дээр ингээд явдалтай бүр сонирхол татхууд ингээ бичсэн. Тэгэхээр энэ номнуудыг маань хүүхдүүд маань ингээ сайхан уншаасаа ингээд гоё тий гэсэн иймэрхүү юугаар бол биднес бичиж байгаа. Ийм олон одоо манайх бол 30-аад гарцсан байж байгаа. Оо зөв. Тэгэхээр номын дэлгүүрүүдээр зарж байгаа өөрийнхөө сургалтын материалуудаа бид нэр ингээд өгөгдөж байгаа. Хүүхдүүдэд хичээлд нь үзэж байгаа, зааж байгаа, тайлбарлаж байгаа. За. Бас их сонирхолтой юм байна. Тэгээд би ч хүртэл хүүхдүүд гэлтгөө өөрсдөө бас очиод англи хэлээ сурахад бас зүгээр юм болоо гэж бодогдож байна. За тэгээ хоёулаа нөгөө мөрөөдөл цуслангийнхаа тийм ээ хамтарж байгаа сургалтын тухай бас илүү мэдээллийг өгье гэж бодож байна л да. Энэ сургалт та хөнгөлөлтөө өнөр явна гэж түрүүнд хэлсэн. Тийм. Манайх яг мөрөөдөл цуслан одоо өнөөдөр манайх 6 сарын 8-ны эх 7 өдрийн 3 дахь хүүхдийн сургалт маань эхэлнэ. За хүүхдийн сургалтанд бүртгүүлж байгаа манад гар хамрагдж байгаа хүүхд болгонд одоо мөрөөдөл цусланд нь амрахт нь манайх 30 хүртэлх үеийн хөнгөлөлтийг бол өгнө. Мөрөөдөл цусланд амарсан хүүхдүүд манай Talk English үргэлжлүүлээ сурья гэдэг юм бол Talk English сурах гэх юм бол манайдаар бас 30 хүртэлх үеийн хөнгөлөлтийг аваад сурах юм бол боломжтой. Дээрээс нь одоо наадам хүртэлтэй хүүхдийн сургалтууд ингээд явна. Бид нар нэг юм азтай супер азтан гэдэг
бас нэг суглаа гаргаж байгаа. За. Тэгээ хүүхдүүд манай сурж байгаа хүүхдүүдийнхээ утасны номерыг нь цуглуулж ягаад за тэгж ягаад сурсан хүүхдүүд сурж байгаа суралцж байгаа хүүхдүүд дотроосоо нэг хүүхдийг нь утасных номероор суглаа явуулаад тэр хүүхдэд энэ супер азтан буюу энэ мөрөөдөл хүүхдийн цусланд бүх зардлыг манай Talk English даагаад 1-7 хоног одоо төлбөргүй амруулах ийм эрхийн бичгийг бас. Ямар гоё юм тий. Нэг сумаар 2 тулаа зэрэг будаж штэ. Тэгэхээр үзэгчд маань бас их сайгаас мэдчихэж байгаа хаа. Хүүхдүүдээ зуныхаа амралтаар англи хэлийг нь одоо мэдлэгийг нь дээшлүүлээд сайн сурахаас гадна азийг нь үзээд хүүхдийн цусланд бас амруулах ийм сайхан боломжийг бас олгож өгч байгаа юм байна. Тэгээд өнөөдөр бас амралтын өдөр байгаа. Танд бас манай үзэгчдэд зориулах амралтын өдрийн сайхан мэдээлэл бас байх шиг байсан. За тийм өнөөдөр бол яг хаа ингээд амралтын өдөр Бямбгарыг за хүүхдүүд маань хүмүүс маань сайхан амарж байгаа. За тэгээд энэ амарж байгаа Бямбгарыг болохоор манайх өнөөдөр 12 цагаас бүх эцэг эхчүүдэд хүүхэд багчуудад за ер нь манайхын сонирхож байгаа бүх хүмүүст open day гэсэн ийм өдрийг бол заавал нээлттэй хаалганы өдөр те. За энэ яадаг вэ гэхээр хүүхдэд дагуулад гэр бүлэрээ сайхан манад хурж ирж болно. Хурж ирэнгуутаа одоо манай Talk English сургалтын төвийн хичээлд төлбөргүй сууж үзэж болно те. Яг яаж явагддгийг манай багш нартай уулзсан, манай сургалтын материалуудтай танилцсан. За тэгээ хүүхдийнхаа одоо ярих чадвар төвшин нь ер нь одоо ингээл англи хэл үзээлээ за ярих чадвар нь ер нь яг ямар болсныг яг мэрэгжлийн Англи, Америк багш нараар ярих чадварын төвшинг тогтоолгоод за тэгээ зөвлөгөө аваад төлбөргүйгээр тийм ээ. За манай багш нартай уулзаад, манай хамт олонтой уулзаад ингээд юм бол яах боломжтой. Тэгэхээр өнөөдөр амралтын өдөр болохоор би үнэхээр бүх эцэг эхчүүдийг одоо биднээсийг хараад эерэг цэнийг нэвтрүүлгийг үзээ сууж байгаа бүх эцэг эхчүүдийг бүх хүүхдүүдийг нэг цаг гаргаад тийм ээ 12 цаг гэхэд манай Talk English сургалтын төвийн байранд хурж ирээд тэгээд ингээд төлбөргүй сургалтанд суугаад төлбөргөө төвшнгөө тогтоолгоод гэр бүлээрээ төвшнгөө тогтоолгоод англи хэлнийхаа мэдлэгийг бас нэг шалгуулад ингээсэ гэж одоо чин сэтгэлээс би ер нь ямар төвшөнд явж байна гэдгийг мэдрэх нь тийм ээ мэдээд авах нь тэгээсэ гэж одоо чин сэтгэлээсээ хүсэж байна. За тэгээд эрэгт чинь бол манад мэдээж төрөл бүрийн одоо бас ингээд урамшуул бэлэг манай янз янзын сургалтууд бол байж байгаа. Байгууллагын сургалт байна, IELTS-ийн сургалт байна, ерөнхий англи хэлний сургалт байна, хүүхдийн сургалт байна. Бүх сургалтын талаар бол тодорхой мэдээллүүдийг аваад за тэгээ эцэст нь бол ер нь яавал одоо англи хэлийг илүү түргэн зөв сурах вэ гэдэг талаар бас манай мэрэгжлийн хүмүүсээс бас зөвлөгөө аваад ингээд авах бол бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр өнөөдөр амралтын өдөр 12 цагт бүх хүмүүсийг англи хэлээ жинхэнэ утгаараа сайжруулъя. Надад манай гэр бүл, манай хүүхдэд, байгууллага хамт олонд хэрэгтэй гэж бодож байгаа бүх хүмүүсийг манай Talk English сургалтын төв дээр хөрөлцөн ирээсэй гэж чин сэтгэлээсээ бас хүсэж байна да. За баярлалаа. Тэгээ бид хоёрын ярилцах цагийн түрээд өндөрлөж байна. Үнэхээр сайхан эерэг мэдээлэл өгсөн танд бас баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ танай хамт олонд бас ажлын амжилтыг хүсье. За үзэгчдээ тэгэхээр манай өнөөдрийн төчний хувьд Talk English боловсролын төвийн захирал Амарсан ах маань оролцлоо. Тэгээд үзэгч та бүхэнд өнөөдөр өгсөн мэдээлэлүүд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хүүхдийн зуны англи хэлний сургалтуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Мөрөөдөл цуслантай хамтарч байгаа энэхүү одоо сургалтыг бас үзэгчд маань эцэг эхчүүд маань бас сонирхоод үзээрэй. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр 12 цагаас Talk English боловсролын төвийн байран дээр очиод нээлттэй хаалганы өдөр дээр очиод авах бас боломжтой. Та өөрсдөө бас хүүхдийнхээ англи хэлний төвшинг бас тодорхойлуулаад одоо яаж сурвал англи хэлийг ямар ч сурвал хамгийн хурдан сурах вэ гэх зөвлөгөө мэдээллийг авах боломжтой юм байна шүү гэдгийг дахин хэлэхэд татаа байна. Тэгээд өнөөдөр 12 цагаас за яг нэг цаг орчмын дараа үзэгч та бүхэн өөрсдийнхөө одоо оюунд те хөрөнгө оруулалтыг хийгээд гэр бүлэрээ Talk English боловсролын төвийг зориороо гэж миний зүгээс уриалж байна. Бэлэгцэн дагуур утас гарч байгаа дэлгэрэнгүй мэдээллийг үзэгч та бүхэн бас аваарай. Talk English 100% англи Америк хөгштэй 12-оос 16 насны хүүхдийн зуны сургалтанда эцэлт авч эхэллээ. Англиар хамгийн хурдан ярьж сурцгаая Talk English. My name is Kurt. I'm a teacher at Talk English. I've been a teacher here for 4 years. I really enjoy teaching at Talk English. I feel like our curriculum is very good because it is very logically put together and flows in a very logical sequence and manner. I particularly like teaching our young people who come, especially in the summertime, during their summer vacation time. I have seen many students, and I have taught many students, who have come to Talk English with very little knowledge of English,
and within 1 month, they're speaking English quite well. And I think it's because of the way that our curriculum is designed. It's designed in a very logical and a practical way. It teaches you the kind of English you can use in many situations and with many kinds of people in many different ways. The kinds of English that you need and want to know and to learn. So I think you will enjoy, if you come to Talk English, you will enjoy learning English here because you will learn the kind of English that you can and will use right away. From the very first day of class, you will be speaking some English right away. And you will be able to understand some very simple English that you might hear on the internet, on TV, in movies, these kinds of things. I believe that this program can help you to learn English very well and very quickly. Thank you very much. I look forward to seeing you this summer. Thank you. I am. Okay, good. You are. Good. He is. Good. Сайн байцгаана уу? Намайг Зол Жаргал гэдэг. Би 58 дахь сургуулийн 8 ангид сурдаг. Би Talk English-ийн зуны сургалтанд хамрагдсандаа их баяртай байна. Talk English-ийн ихэвчлэн биднэрт ярианы хичээл заадаг учраас биднэрт ярих чадвар дээр маш их сайжирдаг. Тэгээд үеийнхээ та бүгдийг Talk English-ийн зуны сургалтанд ирж суралцаасай гэж уриалж байна. Yes. Okay, very good. Where is he from? He's from UP Mongolia. Oh, yes. Okay, very good. Where am I from? Are you? Are you? I am. Good. Years old. Okay, very good. How old are you? I'm 12 years old. 12. So try again. 12. 12. Good. Сайн бацгаана уу наадцал гэдэг манай бушиг хаач гэдэг. Тэгээд Америк багш учраас бидэрт ингээд хичээлээ заахтаа илүү одоо мэрэгжлийн талаас гэх юм уу заадаг. Ерөнхийдөө энэ сургуулийн цуснараа би 2 бүлийг үзээд дурж байгаа. Тэгээд яг энэ хавцтай гэх юм бол яг ойр зургийн хэрэглээний зүйлүүдэд сайн сурдаг болсон. Тэгээд энэ зуны сургуультанд найзуудтайгаа одоо энэ сургуультанд суугаасаа гэж уриалж байна. Good. I am from Mongolia. Yes. Okay, very good. Are you from Russia? No, I'm not from Russia. I'm from Mongolia. Yes. Okay, very good. Am I from Mongolia? No, you you are not from. No, you are not from Mongolia. Good. You are America. 14. 14. 40. Okay, very good. How old am I? You're. Hold on. Oh, good question. Yeah. Hi, my name is Hutch. I'm from America. I'm a teacher here at Talk English. As you know, our summer vacations are beginning for kids this time of year, and we'd like to invite you to bring them to Talk English. Why? This is a place where people and kids specifically can improve their speaking, their confidence, and their accents very quickly in a fun and interesting and very active way. Our teachers are all native speakers, and we teach in a very active style that engages the kids, keeps them interested, keeps them having fun while improving their English. Children can improve their accents as they're speaking with native speakers, and they get a lot of time actually speaking the language in the classroom, speaking with each other, speaking with the teacher, answering questions, asking questions. And it's a great way for kids to spend their summer vacation. So when they go back to school in their English programs at school, they're better able to use the language, to speak more fluently, and have confidence in themselves that they can speak when called upon in class. We would love to see you. We have a very welcoming environment, and please bring your kids to Talk English. They will certainly benefit from the method that we offer. Thank you. Talk English 100% англи Америк хөгштэй 12-оос 16 насны хүүхдийн зуны сургалтандаа эцэлт авч эхэллээ. Англиар хамгийн хурдан ярьж сурцгаая Talk English.